Усны мандал тогтуухан давлгаалan долгилох агшинд гүнээс нь нэг нь нууцлаг бүсгүй дуудах мэт санагддаг. Түүний үс нь нарны туяанд гялцах шиг урт бөгөөд торгомсог. Нүд нь үүрийн гигээ шиг тунгалаг. Харин сүүл нь далайн давлгааг хувааж үзэсгэлэнтэй үл ошогдшгүй нэгэн ертөнцийг нууж байдаг. Энэ бол юу илээ манайхан? Мэдээж хэрэг Лусын дагна. Subscribe дарж амжааг бол subscribe-а дараад бүгдээрээ цаашаага аялалдаа гарцгаая. За тэгэхээр бүгдээрээ Лусын дагны тухай юу мэдэх вүлээ? За хамгийн түрүүнд миний бодлоор бол Бяцхан Лусын дагна гэдэг нэртэй Disney-ийн Google-тэй киног бол жоохон бахта үзчихснээр бол мэднэ. За тэгээд гариг одоо хорвоодлын дээр маш нууцлаг байдлаар үнэхээр байдаг юм уу, байсаар ирсэн юм уу, байхгүй байсан юм уу гэсэн маш олон онолууд байдаг. Тэгээ эртний Грекийн домогт болохоор Афродитагийн адилхан гоо үзэсгэлэнтэй Лусын дагнууд бол амьдардаг бөгөөд тэдний сайхан дууг сонсон далаачид ухаанаа алдаж завиаж ивүүлдэг гэж тухайд итгэдэг байсан байгаа юм. За Норвегийн домогт болохоор далайн гүндэх Лусын дагнууд гай зовлон шуурга дагуулдаг гэж үздэг байсан. Хэрвээ тэд хин нэгнийг дуудвал тэр хүн ахиж хизээч эрэхт буцаж ирдэггүй гэсэн домог байдаг юм. За тэгвэл манай Монгол улс ч гэсэндээ Лусын дагны тухайс домог байдаг болов. За монголчууд эрт дээр үес байгаль дэлхийгээ шүтэж амьдарсаар ирсэн ард түмэн уул усны эзэд буюу лус савдаг гэж бид нар ярьдаг штэ. Хэрвээ лус савтыг хэлэгнүүлэх юм бол ган гачиг үертэй усны аюул тохиолдно гэж бид нар итгэсээр ирсэн. За тэгвэл сүүлийн жилүүдэд бол болоод одоо яг нэг түрүү сараас ахуулаад явагдаад байгаа нэг viral сэдв байна. TikTok болон энэ тэндгүү. За тэр юу гэх юм бол баячууд, элитүүд буюу баян хүмүүс Лусын дагны мах идэж байна гэсэн шуумад явсан. За ингээд энэ хачирхалтай цуурхлыг таарснаас нь хойш тэдгэрийг одоо ингээд судалж үзэхэд яасан бэ гэх юм бол тухайн баячууд маань нууцлаг юм өвдчлүүд зохиодог. Жишээлх юм бол Squid Game кинон дээр хүртэл гардаг штэ. Ер нь бол мэдээж хэрэг бидний нүдэнд харагдахгүй маш олон зүйлс бол энэ дэлхийд болж байгаа. Энгийн арт иргэд гэх юм уу да энгийн хүмүүст бол харагдахгүй баячуудын ертөнцид бол янз бүрийн муу муухай булхаа зүйлүүд бол явагддаг байгаа юм. Тэдний нэг нь үнэхээр энэ Лусын дагны мах иддэг байж таарах уу? Та нар юу гэж бодож байна? За тэгвэл Лусын дагны махыг иддэг гэдгийг хэн илчилсэн бэ гэх юм бол нэгэн залууд урилга ирсэн байгаа юм. Тэгээ тэр урилга дээр болохоор баячуудын цугладаг тэрхүү оройн хоол идэх партинд урж ийна гэд тэр залуу очтол одоо ингээд бүгднгийнх нь өмнө болохоор дан юм тавг тавьчихсан. Тэр тавган дээр нь тодорхой хэмжээний одоо тийм мах байгаа хгүй. Гэтэ яаж болгосон тухай бол яриаг байсан. За тэгээд тэр мах нь болохоор нэлээн урд хожид бол амсаж идэж үзээгүй тийм амттай мах байсан гэж ярьж байгаа юм. Тэгээд ерөнхийдөө бол энэ махыг бол mermaid буюу одоо Лусын дагны махыг идэж ийна баячууд яагаад идээд байгаа юм бэ гэх гол зорилго нь юу юм бэ гэхээр мөнх наслахын тулд идэж гин гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр үнэхээр Лусын дагны мах идвэл мөнх насалдаг юм уу? Тэгвэл тэр Лусын дагнуудыг байдаг юм бол яагаад бид нар харж чадахгүй байгаа юм гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй юу. Гэтэл одоо энэ вайрлаар явж байгаа шуум дээр юу гэж байгаа юм бэ гэх юм бол Лусын дагныг одоо ангуучилдаг загасчилдаг тийм загасчд байна гинэ. За тэдгээр загасчд болохоор одоо нэг тийм загас барих нэрийдлэр Лусын дагнуудыг барьж угаасаа тэр баячуудын хоолнд нь зориулж маш үнэтэйгээр загасчилдаг гэсэн бас мэдээлэл байна. За тэгээд Лусын дагны одоо ер нь энэ Лусын дагны мах үнэхээр байх уу? Би бол энд бол ингээд хоёр талтай байгаа байхгүй юу? Дээр үед тэгвэл яа заавал Лусын дагна гэдэг ийм зүйлийн тухай ингээд ярьдаг байсан тий. Тэгээд дээрэс нь ингээд ийм хүүхдийн кинон дээр хүртэл тийм дүр гараад хэрэв үнэхээр тийм зүйл байгаагүй байсан бол дээр үед байгаагүй байсан бол ийм зүйл гарч ирэхгүй шүү дээ. Тэгэхээр магадгүй нэрээ байдаг ч юм билүү. Далаа дэлхийн гүн рүү бид нар хизээч бүр хамгийн гүнд нь орж үзээгүй учраас бас байхыг бид нар хүсэхгүй. Гэтэл зарим нэг энэ цуурхлуудыг энэ бол Лусын дагна гэдэг код буюу нууц нэр ашигласан хүүхдийн мах идээд байна энэ баячууд гэж үзээд байгаа байхгүй юу? Яагаад вэ гэх юм бол бүр ингээд каннибализм гэж ярьж байгаа шүү дээ. Хүн хүнийхээ махыг идэхтэй ялангуяа одоо дөнгөж төрсөн хүүхэд ч юм уу, ураг ч юм уу ихсийг идэх нь хүний биед маш сайнаар нөлөөлж
залуужуулдаг гэсэн тийм одоо мэдээллийг хаанаас ч юм олсон тэгж идэж залуужиж мөнх наслахыг хүсэж байна зарим нэг нь. Тэгэхээр энэ бол зүгээр нэг лусын дагна гэсэн кодыг нууц нэр ашиглаж ард нь бас каннибализм явагдаад байгаа юм шүү гэсэн бас нэг үзэл суртал гарч ирж байгааз. За тэгвэл каннибализм гэдэг нь өөрөө юу юм гэх юм бол биологийн сэтгэл зүйн болон нийгмийн талаас асар их хор уршигтай гэж бол үздэг. Түүхийн явцад өлсгөлэн, дайн эсвэл одоо сүсэг биширлийн шалтгаанаар ийм тохиолдол гарч байсан ч гэсэн яг өнөөгийн бидний нийгэмд бол энэ бол маш хүнд гэмт хэрэгт бол тооцогддог. Та нар одоо мэдээж хэрэг бодоод үзэлтэй. Хүн хүнийхээ махыг идвэл мэдээж хэрэг сэтгцийн өвчтөе хүмүүс л тийм зүйл хийн штэ. Эрүүл хүний идэл тархитлаганд тийм бодол орж ирэхгүй штэ. За тэг хэрвээ хүний мах идэх юм бол prion disease, прионы өвчин буюу хүн тархины ноцтой өвчин үүсэх эрсдэлтэй байгаа. Тодруулах юм бол куру хэмээх өвчин нь тархины мэдрэлийн хэсгийг нь гэмтээгээд сэтгэл зүй болон хөдөлгөөнийхөө одоо тийм хяналтыг нь алдагдуулдаг. Энэ өвчин анх Шин Гвинеийн Фори омгийн дунд гарсан бөгөөд тэд нас барагсдынхаа тархийг сүсэг биширлийн үүднээс иддэг байсан учраас өвчин нь тархсан гэж үздэг. За тэгээ мэдээж хэрэг хоол боловсруулах системд маш их ачаал өгдөг. Хүний мах нь өөх тосны агуулмж уураг маш өндөртэй учраас ходоодонд хит их ачаал өгч хоол боловсруулах эрхтнүүдийг гэмтээдэг байгаа юм. За сэтгэл зүйн хувьд яадаг вэ гэх юм бол гэмтэлд орно, жинхэнэ трауманд орно. Каннибализм үйлдсэн хүмүүсийн дунд сэтгцэн эмгэг үүсэх тохиолдол өндөр байдаг. Ийм хүмүүст дарамт, гэмшил, хийм харах, хар дарж зүудлэхтэй ийм шинж тэмдгүүд илэрдэг байгаа. За тэгвэл зарим гэмт хэрэгтнүүдийн дунд нөгөө сайко новшнууд гэсэн үг шүү дээ. Сэтгэл хөдлөлийн доолдол, хүндрэлтэй, бага насны туршлагаас үүдэлтэй. Одоо бага насндаа авсан трауманаас нь болоод каннибализмыг үйлдэх тохиолдол байдаг гэж байгаа байхгүй юу? Жишээлх юм бол та нарын сайн мэдэх Джеффри Дамер гэдэг одоо цуврал алуурчин байгаа шүү дээ. Тэр хүн идэх тийм гэмт хэрэг бол үйлдэжсэн. За нийгэмд үзүүлэх хор нөлөө нь юу гэдгийг гэхээр ийм одоо хүний мах эзнэр хүний эрх ёс суртахууны эсрэг хамгийн ноцтой гэмт хэрэгт бол тооцогддог. Одоо үедтэй хүний амийг хөнөөж идэх нь нийгэмд айц хүчирхийллийг орчин үүсгэж соёлын үнэт зүйлсийг нь бол эвддэг. Энэ бол ойлгомжтой. За тэгвэл хууль зүйн хариуцлага нь яаж авагддаг гэх юм бол ихэнх улс оронд хүн идэх нь аллах, хүний биеийг доромжилсон хэрэг тооцогдож маш хүнд ял шийтгэл оногддог. За та нар тэгвэл нэг кино үзчихсэн үү? Би яг Alive гэдэг нэртэй онгоцны сүрлээс болоод онгоцон сүрээд тэр өвөл байгаа хгүй нөө ууланд унч тийм гимлэн уул лөө айл үлээ. За ямар ч хэлсэн тэр кинон дээр бол яг ингээд үнэхээр бүр өсөж үхийн даваан дээр ямар ч идэх юмгүй болонгууд ядчил өвөл байгаа учраас тухайн хүмүүс маань нас орсон одоо тухайн үед нас орсон хүмүүсийгээ баг ингээд өгцөнийх нь махнаас нь ахуулаад ингээд идэж эхэлдэг байхгүй юу. Тэр бол бас өстой үнэхээр амар кино байсан. Гэхдээ эцсийн бүлэгт хүн нэр үнэхээр яг амьдрахын төлөө идэх юм уу, идэхин төлөө амьдрах юм уу гэдэг нэг асуулт байдаг та. Тэр бол нэр үнэхээр хүн амьд гарахын төлөө юу ч ихээс буцахгүй байдаг гэдгийг бол харуулдаг. Тэгээд яг одоо ингээд энэ яг вайрал болоод байгаа лусын дагны махыг яг үнэхээр энэ баячууд идээд байна уу? Эсвэл үнэхээр худлаа ингэж энэ нэрний дор хүүхдийн махыг идээд байна уу? Та нар юу гэж бодож энэ өөрсдийнхөө сэтгэлдлийг бас доор бичээрэй. Тэгээд ер нь энэ баячууд бидний мэдэхгүй энэ ертөнцид юу хийж явдгийг бид нар үнэхээр мэдэхгүй шүү дээ. За өнөөдрийн сэдв та бүхэн таалагдсан бол subscribe дараад лайка дарж ирцээ бүртгүүлээрэй, окей? Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай манайхаа.